Сайн байна уу? Санхүү эдийн засгийн сургуулийн суралцагч танд өөрийн суралцах сургуулийн сургалтын гэрээгээ гэрээ системээр дамжуулан баталгаажуулах заавар хүргэж байна. Нэгдүгээрт санхүү эдийн засгийн сургуулийн оюутны эсэлтийн нэгдсэн системд бүртгэл үүсгэх. Та сургуулийнхаа оюутны эсэлтийн нэгдсэн системд очилж харьяа сургуулийн суралцах хөтөлбөрөө сонгоорой. Таны сонгосон хөтөлбөрийн дагуу нэвтрэх болон бүртгүүлэх боломжтой цог гарч ирэх бөгөөд бүртгүүлэх хэсэгт сургуультай өгсөн имэйл хаягаа бичээд эсэлтийн журамтай танилцсан гэдгийг зөвлөж үргэлжлүүлэх гээд таны тус имэйлд очих 6 орон бүхий баталгаажуулах кодыг оруулаад нэвтрэх товч дараарай. Нэвтэрч авсны дараагаар дэлгэцийн зүүн дэд болонд харагдах үндсэн цэсээс жагсаалт цэсийг сонгоход гэрээ байгуулах гэсэн хэсэг харагдах ба танд хамаарах сургалтын гэрээний төсөл харагдах бөгөөд доош гүйлгээд гэрээ ашиглаж гэрээ байгуулах гэдэг дээр дарж гэрээ байгуулах мэдээлэл сонгоход өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв эсхийг сайтар шалгаад эцэг их асран хамгаалагчийн регистрийн дугаар болон өөрийнхөө батлан дааж гэрээнд оролцож байгуулах тухайн хүнийхээ имэйл хаяг холбоо барих дугаар зэрэг шаардлагатай мэдээллийг алдаагүй гүйцээж бөглөөд гэрээ үүсгэх товч дээр дарснаар гэрээ нүүр товч дээр дарахад тус системийн нэвтрэх хэсэгт автоматар үсэрнэ. Хоёрдугаарт гэрээ системд дан танил тэмдэглэлт ашиглан нэвтрэх. Дэлгэцийн баруун дээд болон байрших нэвтрэх гээд дан систем ашиглан нэвтрэх гэж тарна уу. Нэг удаагийн код илгээх банкны эрх гэд өөрт хэлбэрээр нэвтэрч ороорой. Гуравдугаарт гарын үсгээ үүсгэх. Хувийн мэдээлэл баталгаажуулах хэсгийн ихэнд байрших гарын үсэг үүсгэх гэдэг дээр дарахад гарын үсэг үүсгэх цог гарч ирнэ. Энэ тохиолдолд та зураг болон зургаар үүсгэх боломжтой бөгөөд гарын үсэг үүсгэх гэдэг дээр дарж өөрийн гарын үсгийн бичвэрийн уртаас хамаарч урт эсвэл богино гэд тохирох форматыг сонгоорой. Та өөрийн гарын үсгийн бичвэрээ зураг хэлбэрийн файлаар бэлдэж оруулсан тохиолдолд таны гарын үсэг аливаа баримтчиг тарын дэвсгэрээ дарахгүй илүү боловсронгуй зурагдах бөгөөд гарын дэвсгэр арилгах товчийг дарж зөвхөн гарын үсгийн бичвэртэй хэсгийг татах болон тэгшлэх үйлдэл хийж илүү тод чанартай үсгээрэй. Хэрв та дараагийн удаагаас гэрээ системд имэйл хаягаа ашиглан илүү хэлбэр нэвтрэхийг хүсвэл хувийн мэдээлэл баталгаажуулах хэсэгт байрших имэйл хаяг холбох гэдэг дээр дарж сургуулийн системд бүртгүүлэхдээ ашигласан имэйл хаягаа бичээд хүсэл дэлгэх товч дээр дарахад таны бүртгүүлсэн имэйл хаяг дээрх 6 оронтой баталгаажуулах кодыг хийснээр та цаашид гэрээ системд илүү хэлбэр нэвтрэх боломжтой болно. Дөрөвдүгээр сургалтын гэрээгээ баталгаажуулах. Та хувийн мэдээлэлээ бүрэн баталгаажуулснаар ирсэн цэс автоматар харагдах ба таны хүсэлтийн дагуу үүссэн сургалтын гэрээ бүлэгдэж байгаа төлөвтэй харагдах бөгөөд гэрээн дээрээ нэг дараа дэлгэцийн баруун доод болон байрлах баримт бичиг харах цифр товч дээр дараарай. Сургалтын гэрээгээ сайтар уншиж танилцаад таны бүглэх хэсэгт байрлах гарын үсэг гэдэг дээр дарж дэлгэцээ доош гүйлгээд тангаас мэдээлэл татах дарснаар таны хувийн мэдээлэл автоматар татагдах бөгөөд дэлгэцийн баруун дээд болон байрших баримт бичиг баталгаажуулах товч дээр дарснаар төлбөр төлөх боломжтой болно. Хэрв баталгаажуулах товч дээр дарахад алдаа заавал таны бүглэх хэсэгт байрших талбаруудыг бүрэн бүгэлсэн хэсгээ шалгаарай. 5 дугаар систем ашигласны төлбөр төлөх. Ингээд таны зүгээс шаардлагатай баталгаажуулалт хийсний дараагаар гэрээ систем ашигласны үйлчлэгээний хураамж болох 30000 төгрөгийг төлөх шаардлагатай бөгөөд хүүхэн гэж сонгоод баримт хүлээж авах боломжтой имэйл хаягаа бичээд төлбөр төлөх гэдэг дээр копи хувилбарыг сонгоод төлбөрөө төлөөрэй. Төлбөр төлсөн хэрнээ амжилттай төлөвт шилжихгүй байвал төлбөр шалгах эсвэл нүүр хуудасаа нэг удаа ачаалах эсвэл төр хүлээгээрэй. Тухайн гэрээнд таны зүгээс нэг удаа төлбөр төлөхөд хангалттай юм а. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж баталгаажсан төлөвт шилжсэний дараагаар та хүссэн үедээ гэрээ системд имэйл хаяг эсвэл дан систем ашиглан нэвтрснээр гэрээтэйгээ ахин танилцах PDF хувилбараар татаж авах болон ахин бүх төрлийн баримт бичиг хүлээн авч гарын үсэг үүсгэхгүйгээр шууд баталгаажуулах боломжтой. Сургалтын гэрээгээ захимаар баталгаажуулж цаас хэмнэсэн суралцагч танд баярлалаа. Таны гэрээ тантай хамт.